За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв баяр хөөр дотор гэсэн сэдэв байна. За Библийн ишлэл Филиппой 4:4. Эзний дотор үргэлж баярл, би дахин хэлий баярлах тун гэсэн байна. За хамтдаа залбираад өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдрийн чимээгүй цагаар дамжуулан та бидэнтэй яриач. Тэгээд таны үг биднийг хүчрхэгжүүлж мөн биднийг удирдан чиглүүлэх болтгоо гэж залбирч байна. Амен. Филиппой дахь Христэд итгэгчдэд эзэн дотор баяртай байхыг Паул сануулсан. Энэ захиас өнөөдөр бидэнд хамаатайч бидний ертөнц сөргөлдөөнөөр дүүрэн бөгөөд хулгайч зөвхөн хулгайлан алд сүйтгээр ирдэг гэж өгүүлсэн мэт байна. Муу нэгнийг хулгайлахыг хүсдэг гол зүйл бол бидний зүрх сэтгэлдэх баяр хөөр юм. Энэ хулгайчийн эсрэг өөрсдийгөө зэвсэглэхийн тулд бид аз жаргал нь баяр хөөртэй адил биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Аз жаргал бол бидний амьдралд тохиолддог зүйлийн шууд үр дүн юм. Харин бүх зүйл Бурхны хяналтанд ор байна гэдэгт итгэснээр бид баяр хөөргийг олох болно. Бид Христийг хүлээн зөвшөөрч түүнд итгэх үедээ бүх ойлголтоос давсан амар амгалан мэдрэх болно гэж Библи хэлдэг. Бурхан бидэнд юу хэрэгтэй байгааг мэддэг. Тэрээр дэлхийн ертөнцийн бидэнд учрах сорилт бэрхшээлээс илүүтэй бидний хорон бүрийг аз жаргал баяр хөөр рүү чиглүүлэхийг хүсдэг юм аа. Бидний итгэл батжиж түүнийг хайрлах хайр дор өсөхөд бидэнд учирдаг сорилтыг тэр ашигладаг юм аа. Есүс бидэнд амьдрал өгч элбэг дэлбэг байлгахын тулд ирсэн гэж Иохан хэлсэн. Тэрээр өөрийн амийг өгснөөр бид өдөр бүр түүнтэй хамт бүрэн дүүрэн амьдрах боломжтой болжээ. Элбэг дэлбэг байдал нь зөвхөн материаллык зүйлс бос. Харин Бурхны хайр болон түүний зорилгыг мэдэх баяр хөөрөөр дүүрэн байхыг хэлнэ. Тамирчид сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Сэтгэл хөдлөл, урам зориг болон гонсойх, аз жаргал, баяр баясгалан бүгд өөрөө спортын хэсэг юм аа. Бидний мэдрэмжээс үл хамааран Бурхан итгэмжит нэгэн гэдгийг санаарай. Тэр үед бид Паулын адил эзэн дотор баяр хөөрөөр дүүрэх бөгөөд үүнийг биднээс хэн ч хулгайлж чадахгүй. За дуулал 37-гийн 3-4 ишлэл. Эзэнд итгэж сайныг үйлд, газар нутагт сууж үнэнч байдлыг хоолоо болго. Эзэнд баярлах тун тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Сургаалтагч 3:5-6 дахь ишлэл. Бүх зүрхээрээ эзэнд итэг. Бүх түшгэл өөрийн ойлголтод. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгууг чинь шулуутгана. Амен. Тэгээд өнөөдрийн чимээгүй цагийн үг та бүхнийг босгон байгуулах болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг